техникаа живсэн болсон гэдгийг мэдээ тэгээд нэг юм хүн чинь тэгэхэд амлалт өгсөн юм уу? Үш юм аа. Мэ. Программист болохоо бүжүүлэх үү гэдэг сонголт өснө да. Хүүхэд таны тусгал. Яг шүү наалгаад байл яд мэдхөө. Тэгэл нэг мөм юм биш. Мөмж байгаа. А болно гэдэг бол зүгээр төвчээд гэж болсон. Төвчтэй. Төвчнш тэгэл. Зөвлөх юм бэ нүү? Төвчээ. Толгоон өсө төвчин. Төвчээ төвчин. Тэг би өөрөө төвчин. Туштай төвчээ. Хай. За подкаст тавтаа байл. Эми вэ? Yes. Каян. Hey. Йоо. За манай анхны цэч. Анхны цэч юм уу? Тийштэй. Тийм үү? Тийм чамаар нэж. Гайхамшигтай баярлалаа навж байсан баярлаа. Ирсэн баярлаа. Баярлалаа нэзүүдаа. За сайн сайхан юу вэ? Тайван сайхан дөө би подкастт байхгүй. Ойрт юу гэж юм? Ойрт гэхтээ гэрзөө тэгээ бас одоо нэг шинэ жил болох ч байгаа. Тэгээ энэ жил би шинэ жилийн нэг ивент зохион байгуулалтад ганц ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань шинэ жил зохион байгуулалтыг өсгөх юм бол надтай холбогдоорой. Шинэ жилийн зохицуулж хэлхээ хийж байгаа. Тэгээ пакэжүүд болоод ингээд ингэж байгаа. Тэг өмнө ч нэг бүжигддэг байхдаа шинэ жилдээс бүжиглдэг байсан одоо жоохон зохион байгуулалт те. Тийм ажиж үзэж байгаа юм уу? Зөө. Одоо тэгээ захиалга одоо цугж байгаа гайг байна уу? Ер нь нэмэгдэж байна. Одоо ч ер нь шинэ жилүүд чинь 12 сарын ихээс баг ичдэг юм байна. Тэгэхээр одоо алтан байгууллагуудад 11 сарын сүүлээр бол яг зал. Тэгээ өдрүүд амар хэцтэй юм шиг байна тий. Тэг ялангуяа маань хөтлөгчнөөс ч ойлгуулж байгаа юм чинь. Заагүй шүү. Чи өөр хөтлөнө. Би хөтлөн шүү. Хөтлсөн ч болно, хөтлөхгүйсэн ч болно. Би яг энэ жил шинэ жилийн үйлчлэгийн тим игээд нэг хөтлөлтийн хэсэг гэж яддаг шнэ. Алтан байгууллага шинэ жилээ нэг хэнд нэг хөтлөлтийн хэсэг гэдэг нэг юм цаг нэг юу болох гэдэг мэддэхгүй тэгэл энэ нэг юм бол тэгэхгүй тэр шууд амжилт өгөөд тэгээ үүднээс нь очиж байгаа юмстай танилцаатай сайн юу байна шинэ жил тавтай байна л та гоё ялцсан баба янзлага юм гэдэг тиймэрхүү нэг эмтв яваач гэж болдоо шүү дээ тэрний нэг юм ихний хэсэг нэг юм хөтлөгч байл юм гэсэн одоо яг тийм юм аягаад хосаач юу хөвгтүүдтэй бид нэр тийм кайн хийх ажил nice тийм өнөөдөр болохоор кай юу яа юу гол сэдв чинь аав байх талаар юм. Шинэ аав. Тэр чинь өмнөх 10 дугаараа яг ээжүүдийн зүгээс бит хоёрынхаа өөрсдийнхөө өнцгөөс ярьсан байхгүй юу? Одоо тэгэхээр баг шинэ season mark-ийн анхны зочин ер нь аав. Шинэ аав болсон талаар. Шинэ аав болсон. Тэгээ одоо баг хуучин аав болох гэдэг шүү. Тийм хуучин аав. Биш сүүлийн жил ган хүүхдээ бас нуус public care нуус юм. Тэр бас юу л та нэг юм цагаан лам гэж яддаг шүү дээ. Би цагаан лам навь итгэдэг байхгүй. Тэгэл нэг юм те нэг юм цагаан лам өгч өгдөөс жоо яагаад тэгээд жоох юм гэр бүл юм жоохон ослаад ийм их байдал хийж бодсон юм. Тэгээд тэрнээс ч хүлсэн тэгээд жил одоо манай хөө нэг нас 8 сартай энэ боёга хөхөн тоо амар адилхан зодоо тэрийг хэлэхгүй чадахгүй нөгөөсөө өөр жижиг хаа бүр яг ингэ жижигрүүлсэн. Тийм ээ тэгээ хаалхалаа болсон. Би нөө 18 өстөөс төлөвлөжлээс л та аа болыг 30 та даа болыг гэж гоё юм байна гэж боддог гэсэн үг тахасаа. Бүр угаасаа тэгж боддог. Тэгээд техникаа живсэн болсон гэдгийг мэдээ тэгээд нэг юм хүн чинь гэж мэдчихтэй паникч мэгч тиймээс тэгээгүй яг 30 хүрчихсэн угаасаа би. Тэгээд яг миний яг төлөвлөгөөний дагуу миний яг юм манифестис юм болж гинэ гэдэг. Юу эхнээс нэр л да. Яаж мэдсэн? Яаж мэдсэн бэ? Гэхдээ яах вэ тэгвэл яг би тоо байж захтаа мэдсэн үү? Хамт байж. Чамд тус. Тийм үү хамт яг үзэл. Үгүй л. Яг миний хувьд бол төлөвлөгөө. Анааны хувьд бол гинтийг. Тэгээд ярилцаад битээ тэгээд. Бас хэцүү мэлээ. Яг үнийг хэлэхдээ бол аа болно гэдэг бол эхний нэг период байгаа шүү дээ тий. Хоёр зураас ярих бол ингээл гүйлтэй. Ингээд гэж сонсон л да. Эмэгтэй хүмүүс бол одоо ингээд 2-6 сараар за энэ гидсэн дотор юм болоод энэ гэдгээс ахуулаад ээж болох процессыг хэлдэг гинэ. Эрэгтэй хүн тэгдэггүй. Тэр гидсэн доторх юм чи хүний гидсэнд болоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг хизэнээс яг за би яг л одоо л аав болох гээд байгаа юм байна гэдэг нь орж ирсэн. Гидс тамраал. Нэг юм цогтой шүү дээ. Гидс хөдөлтөд. Тэгэхэд л за ер нь гэхдээ 200-аас айл юу мэдсэн л дээ наа болж байгаа за ойлгомжтой. Тэгээд чи нэг яг хаа тэгэл нэг юм төрөнд нэг процесс аа штэ. Тэгээд донд тэгэл ер нь тэгэл жоохон зөвслүүд нэмэгдээл те бодолч гэсэн үг талаас нь. Жоо те.
Төрөхт нь та хоёр хамт байсан уу? Яг төрхийн процессыг үзсэн үү гэж үү? Ер нь нөө ингэдэгт аавууд хамт байх нь зөв эсвэл ихнэрээ илүү сайн ойлгоод байгаа. Эсвэл нь дими жоохон хэцүү байдаг гэдэг. Чиний үед яасан? Хамт орсон юм яалаа. Би хамт орсон. Эхлээд. За. Тэгээд эмч хааж байгаа сте процесс юм. Тэгээд надад ч эвгүй байгаад тэгээд эмчээс асуу чи би гацчих гайгаа гэх нөө гайгаа. Тэгээд 5 минут ваа гэж. Гэхдээ та хоёр яг хоорондоо ярилцсан уу? За чи ингэ байх уу гэд. Одоо эхнэр нь өөрөө байлгах дуртай байсан уу? Саналыг төрүүлж тавьсан эсвэл чи өөрөө би байя гэдэг шийдвэрт хүрсэн үү? Яасан? Гэхдээ хоёрын шийдвэр явууллаа. Тэгээд бай зүйл оюун болоо гэж бодоод би өөрөө их оюун болоо гэж бодсон байхгүй яг үндэ. Тэгээд яг цагаат тулсан бол бас эвгүй мөлий. Яг тиймэрхүү юм процесс хайхал тэгээд чадахгүй мэн гэдэг юм. Тэгээ төрхөөс өмнөх процесс бол хамт явахдаа амар гоё хантай л байсан баг. Эхандарч анхны зөвлөлтийг сонсон. Битүү гэхдээ анхны зүгийн зүг амар. Ямар тэр үрээр гоё зөөсөн. Яа тэрээс би аюу юу болсон гэдэг. Наа. Тэрээс тоо гэж үзлээ. Анхны зүгийн зүг сонсон. Өвтөөч тэгэл юм л яах гэж явдаг гэсэн л та. Тэгээ нөгөө нэг энэ Улаанбаатар тийм маань утаа юунаас жоохон хайгаад тэгээ би жоохон ингэж тэрийнхээ ингэж санаа зовх болгоод нэг л очиод үзүүлээд яхад үзлээ. Тийм хүү байд. Ста мондог кэрлж байсан байна тий тэгвэл. Тэгэл адагшаа айлуулах энэ утаанаас олоолох юм. Анаа солонгос нь тэр явж байгаа. Тэгээ чи нойс авчилж байна. Тийм нэг. Тэг утаа амар би энэ утаан жоохон дөргөө. За утааны асуудал уусан хаагаанаа л зүг байна да. За хүүхд төрлөө. За. Гар дээр авлаа. Ямар вэ? Айгуун бэлээ. Ийм жижигхэн цэцгэн. Яаж байх вэ? Бив аваалахгүй гэх юм уу? Би ч юу яаж шүү гэдэг нь тийм айц аяг байт юм байна. Нөгөө skin to skin гэдэг нь шүү дээ эрэгтэй хүн. Нөгөө шууд шалдан чэйжин дээр хүүхдэд тэмэрдэг гэдэг эрэгтэй хүнд тэгэж нөгөө хүүхдийг мэдрүүлдэг. Тэгсэн үү? Үгүй юу. Тэрвчлээсэн. Гэтэ шалтан гэж мэдээ. Яг чи өөрөө шалдаа. Чи өөрөө шалдаа ингээд skin to skin гэдэг хөхгүй. Тэгэл үзээ болгон skin to skin. Одоо юм байна. Хахандаа эвгүй яг ив хаваа олохгүй зүггүй. Манай ихнэр чинь төчөөс эвгүй. Тэгвэл эмэгтэй болох гэдэг нь байгалийн инстинкттэй гэх юм бол шал өөд юм шууд ингээд би бол яг л аваад яаж байх юм гэдэггүй чи ингэж байх хэвээр гэж байх хэвээр. Одоо ингэ эмчлэг захад бол нөгөө нэг эмчнэрийн ясаргаад тий байж байгаа сүлж бишээр яг нүүр тулаг гуруулаа яг эмнэлгээс гараад гэртээ хонсон анхны одоо шүн уйлалт амар ядас юм. Тэ туслах хүн амт байсан яг гуруулаа эхнэрийн ихч мэгчин тусласан гэдэг аюултай. Ах маа нөгөө нэг манай эхнэр их чинь хүүхдтэй. Тэгээд яг анх нөгөө хүүхдээ яаж асах ч юм уу юм хөвсөн доорлохоос ахлаа мэдлэгтэй юм байгаа байхгүй ажуу тийм бахаас яг зүгээр юм байлаа. Хажуунаас ингэ зүглөөд одоо ингэ тийм юм байна гэсэн мэт. Ингээд тэгээд гэл юм тийм байгаа. Тэгээд би чинь ингээл юм болоо өвтөөж хаалтаа. Тэгэхээр анхнаасаа хаалтууд дүүсдэг хүүхдээ бас нэсээ бүгдийг хаалтаа гэл эдэн цаатаа өгдөг гэчлээ яг хаалтаа гэл бүгдийг найгаал тэгэл юм логик ингээд одоо ч гэсэн нэгдэж тэгэл одоо ингээд өнгөж өөртөө бодож байгаа за ихтэй тэр үеийн л давж гарахад хэцүү байсан даа гэсэн юм байна. Эсвэл яг тэр үед л шокнд дор яах вэ гэсэн ингээд нэг харгаа ятсан үе. Нэг тийм гэжтэй яг амар ядаж ирсэн үед л байгаа. Нэг төрхийн өмнөх төрсний дараах үед аяг ядарсан гэх юм уу. Тэч хөвшүүнүүл нэг л ээлж яваа баа. Тэгэл би яг ядж яхад нэг юм нормалда жоохон гэмтэлтэй. Тэгээ норнд ачаал өгөө нороо таталт маталт өгч юм өгөө тэгээ би сүлдээ. Амар яддаг юм байлаа. Тэгвэл бас адилхан их хүн шиг л нойргоо шөнүүдийг өрөөсөн байна тий. Ядхаг бол нөө юу угждаг байсан уу? Тийм угжтэн. Мөө юу л угж нэгээд аав нар ч ер нь босож басна. Хамгийн хэцүү юм биш үү яг ингэ зэрэгцээ. Хүүхд нэг хөж тойлоод хөхөө гол гэдэг үг ингэдэггүй. Тэг болохгүй байгаа битээ хөөс хаагаад сүүгээ хөлдөөстэй сүүгээ хөлдөөс зүгээр халаагаад ингээд процесс явагдаа пакинг гэх юм л тэ. Тэгээд ээжийн цөөнөөсөө гараад нэг формула хэрэглэж ирлээ. Тэгээ формула бол гоё юм бэл технологи хөгжсөн чи гоё юм байл шүү дээ. Коннектор сүүгийн бүх найрлаг хөгждөг юм байл. Тэр юм ингээд шууд Чавч юу яаж аа би бол тийм мэдгүй мэ.
Тийм гоё. Гоё юм байна. Гоё сонсон гоё юм. Өөр нь хариулчих юм уу? Тэгээ автотаа коннектад. Тэг градсан бараг таасан. Оо ёо. За зөвл тийм хэцүү үе бол нэгт болоо ер нь ядарсан л ганц үлдсэн мемори шүү дээ. Тэгвэл хамгийн гоё мемори нэс. Хамгийн гоё мемори. Ингээ бүр яд мартагдахгүй. Яа тэрс гоё өдрөөс шүү. Тэгэхэд гоёс шүү гэсэн. Би нэг яг түүгээд өсөд нэг ээжж нэг юм чихэнд явдсан шүү дээ. Өсөд нэг цэвэрлэгэм явдсан шүү. Тэгж яг тойлох нах моментод амс юм. Яг тэгэхэд амлалт өгсөн юм. Тэр бол их хэлэхгүй. Тэр бол яг өөрөөсөө амлалт болоод түүдээ амлалт өгсөн. Тэгээд зоодог. Тэр нэг юм гоё айтай. Тийм. Тийм. Гоё. Тэр самай гоё юм уу? Эс. За тэгээд бид хоёр нүүн ингэсэн би өнөөдөр бодож байгаа чамд асах асуулт. Бид хоёр ингээд нэлийн хэдэн дугаар хийцэн байжгаад хамгийн ихний дугаарын асуултыг нэг асууя гэж бодод. Би юу? Би. За. Бид хоёр анхны дугаар ээжүүд яагаад ийм хэцүү болон ийм гоё байгаад байдаг вэ гэж хэлээгүй вэ гэж хэлээгүй. Өнгөрний төсөөлөгөө хаа гэдэг нэг юм байдаг да. Одоо ирэн танаа шиг байх чи ийм байсан юм уу? Хүү яагаад надад энэ их бодлоор хийж ярьж байгаа ч юм уу нэг тийм юм байна уу? Яг эсвэл хэнийг хэлж байгааг яагаад Аа. Дэрэн тэр зөндөл болсон найзууд энэ төр байхад ийм байд яа хэлдэг юм бол эднэр гэх тийм хүү зүйл гоё зүйл эсвэл бас хэцүү зүйл амар хэцүү байдаг шүү гэж яа хэлээ. Гоё юм амар гоё. Хэцүү юм бас хэцүү штэ. Тэгэхээр ингээд төлдөх уяас бас юу тийм хэцүү. Ядархаас за нойргүй ядарлаа өөр юу хэцүү байгаа тийм. Үш юм амар. Гоё ярил та. Задлаа л та. Тэгэл хэцүү штэ. Тэгэл гэр бүл ойлголцохгүй магалдахгүй юм байдаг. Тэгэл юм үг хариуцлага гэдэг юм байна те. Тэр бол тэгэл ухараал ингэж байгаа. Тэгэл яг нэг хэцүү моментс байна. Байна. Байж байгаа. Тас тэрийг эсрэгээр бас юм гоё жаргалтай моментууд нийлүүлэх гэх юм. Тэ зүгээр нэг юм энгийн хэм маягийн амьдралаас илүү нэг юм өөр төвшөнийг очиж байгаа юм мэдсэн байж байгаа. Яг нэг тойлноо байгаа тасцсан юунаас арай өөр яг нэг утгаараа гэр бүл болсон харилцаанд орж ирж байгаа шүү дээ. Жиг нөгөө жаргал зовлонготойгоо нүүр тул хариг хэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд хосороо зааж энэ хосын харилцаан дээр заяа. Тэгээд гэр бүлтэй хүүхдтэй болохоос өмнөх харилцаа хүүхдтэй болсны дараах ингээд ялгаа тоох байлц. Энэ нэг бүх хэвтэ үний гомддог юм тий. Өстөл хүүгээгээл тэгэл хамт тоохолц. Сайдсаа. Тэр тоохоо болдоггүй шүү. Тэгээ нэг 2 жилийн дараагаас юу таад ирсэн байхаа. Яа тэр 2 жилийн үлээгээл. Жилийн дараа таалсан байх тэгэл. 2 жилийн ч одоохын байх тэгэл 4 сарын дараа. Ээжүүд нь 2 жил ингэж тэнхэрдэг гэсэн. Тийм. Яг тэрний сайклаараа л явдаг байх л гэж бодчих. Тэгээд тоор дээр ингэ амар гоё юу яасан зүйл байна уу? Гэр бүлийн дүрмж гэх юм уу, журамж гэх юм уу нэг юм. Одоо нэг юм тэгсэн үед чи тэгин би тэгин ч юм уу нэг юм. Нэг тийм дүрмж ноу-хау. Гэхдээ нэг тийм амар дүрмсэх юм байхгүй. Тэгээд яг хоо би ч энэ сүүлийн нэг судалгаас таад анзаарсан бол нэг миллениум үеийнхэн хүүхдүүдтэй илүү их цаг өнгөрөөдөг үе муу гэдэг юм шүү дээ. Тийм их л байгаад байгаа юм надад. Би аль болох миний ажилчин нэг тийм амар өглөө 8-аас 5 маа биш болоод ингээл алих гэр бүлтэй хажууд нэ байгаа. Алих туслаад хамт байгаад юм байгаад. Тэгээ нэг гэрт ингээд яг нэг юм итгэхийн удаа хамт байгаад тийм шүү. Нэгнийгаа ингээд харахад өгөө өгдөг бол тийм бол би тийж тийм болж тийм шүү. Тэгээ нэг яг ингэхгүй тэхгүй гэсэн дөрүүд нь яг хүүхдийн дээр хэрэгэлдэхгүй. Хэрэгэлдэж магалдахгүй гэдэг нэг юм миний нэг ганц баримтлалтай дөрөв байдаг. Тэрийг аль баримтлах юм маш хичээдэг. Чисээ байгаа. Тэгч болно. Тийм байх болно. Nice. Ачаа их зөв. Бас тэгээд нэмээ хэлэхэд хэрэлдэж муудалцсан байсан ч нүдэн дээр нэглэр гэдэг юм байли шүү. Хэрвээ нэг хизээ нэг цагт хоорондоо хажууд нь муудчих юм бол хажууд нь гоё ингээд гэтээ нэглэрч шүү гэдээ нэглэр хэрэгтэй гэсэн. Надаас муудсан үед хин нэг нь гарч явахгүй.
асуудлаа шийдчихэж гарч явах бас нэг тийм Яг зөвлөхөд бид хоёроос айл нэг тийм юмнууд бэ гэдэг. Нэг дөрөв мө те. Дөрөв гэх юм бодно. Хоорондоо нэг ярьсан нэг зөвшөлтөөгүй ч гэсэн ерөнхийдөө ингээл урсгалаараа болсон байж байгаа. Тийм те. Тийм. Одоо сайн бодолцох хэрэгтэй юм те. Шинэ хуулийн төсөлтэй хэрэгжүүлэх хэрэгтэй юм Бас те. нэг оруулаад үз багтсах нь уу. Би ч одоо гэртээ би бол ингээ ард иргэд. Манай ихний ерөнхийсэд наа чи их зөв шүү. ерөнхийлөгч манай хөө бэлэг тэмдэг. Тэгээд ард иргэд татвараа төлөөл тэгээд амтэр чи дөө. Өндөр. Тий. Хэр өвдөж ин танаа гайгүй юу? Өдөлтөө. Яг ханаад сайн нэг тэр хамгийн амар хэцүү үеийг нэг юм гидсийн нэг юм бактери өвчнөсөд За. тэг хүүхд чинь нөгөө дээшээ доошоо гүйлгээд амар игэн бэлж хэцүү мэлээ. Тэгээд шууд нүдэн дээр жижигвэл гэх юм бол амар аюултай гэж. Тэгэл тэр бол хамгийн амар шүү. Тэгээ яг манай ихнэр аваад юм ч хэцүү бид л хаалцаа гэдэг бол. Тэр амар. Тэр нэг юм ханаад төр чинь ханаад идэх гэж бодож байна. Тэгээд манайхны эмчийн зөвлөгөө сонслоо да эмчлүүд гэдэг юм байлээ. Нөгөө нэг эхний үзлэх үзүүлээд шинжилгээ аваад им уусвал 3 дахь удаага 2 дахь давтаа үзлэгийг заруул хийх ёстой. Тэний дараа дахиж имчилгээ хийх үгүй шийдэд имээ яг зөв цагаар нугаад зөв цагт нь дуусгах ёстой тийм. Манайхаа ч ингээд нэг юм хүчин тусгаараа ингээд имээ хайчдээ шүү дээ. Тэр бол маш бороо гэж байлаа. Тэр нэмэхгүй юм бас мэдлэгтэй болж байгаа. Бас тийм хүүхдүүдтэй оолсон. Сайн байна. Их сайн мундаг аав дагаад байгаа юм шүү. Ер нь бол тэгж дүгнэгдэж шүү. Туршлагатай аав аль хэзээ болчихсон. Хоёр хүүхд гэвэл төлөвлөж байгаа юм уу? Хоёр хүүхд төлсөн байгаа. 10 жилийн дараа л төлөлөө тань хүүхд. Сургуульд авах нь. Тийм хүүхд сургуульд авахад гэж төлөвлөж байна. Ер нь. Тэр төлөвлөгөөний дагуу байна гэж бодож байна. Чи ер нь бүх юмаа төлөвлөгөөнийхөө дагуу явуулаад байгаа юм биш үү? Одоогийн байдлаар тий. Тэгэхээр хүүхд ч гэсэн ер нь тийм байна тий. Бүр багасаа заяар сугчтай даа болно гэдэг төлөвлөгөөний дагуу. Тэгэхээр хүссэн юм а ер нь яг хийжээ санаа амарт төрлийн юм. Тийм байна. Эртэд өмнө нөгөө нэг бүгдөө лагер дээрээс штэ тий. Тэгэхэд анхаараа би бол үнэхээр үнэнгээл хэлэхэд кайг бол нөгөө ингээл ийм л хүн гэж төсөөлөөсэй далжнаар ингээл явж идэв. Далжганаад. Sorry яг өгөн дээрээ. Хойт чигээд. Ер нь ийм амар хөдөлгөөнтэй тий. Гэтэ яг хүүхд ч гэсэн амар хөдөлгөөнтэйс яг ингээд дурдсан. Гэхдээ ингээд шал өөр өнцгөр харсан. Бүр ингээд хараад вау. Үнэхээр ямар мундаг аав бэ. Бүр ингээд тийм хэр оргийн эрэгтэй хүн ер нь бол тийм аав баг ховор идэхгүй. Их нэртэй даатгацаал тэгэл тэр нь одоо хүүхд нь яаж ийж нөөрт хамаагүй тий. Баг амьд байвал болоо ухааны л юм ядаг хүмүүс дүндээд шүү дээ. Гэдэг тийм шүү амар хувийн оролцоотой юм бэл гэж анзаарсан байхгүй. Хүүхдийнхаа хүмүүжил байгаа байдал үнд нь тэр мэрийг одоо ингээд бодоод maybe бас яг 30 хүрчээд гэж өөртөө бодсон төлөвлөсөн гэхэр чинь тэр хүн одоо ингээд кайман яг ингээ хувь хүн болцсон байсан байгаа даа байхгүй юу? Аа болоход өөрийгөө бэлтцсэн байсан юм байна да гэж би бас сая тэгж бодлоо. Тийм ээ шүү. Тийм би сегүүний ихтэй нэг 24 5 хүртэл яг ээж хажуудаас аахгүй. Тэр нэг юм дэрвэл хэсэг амтай би үг дахад нэг юм олоолаа өссөн. 7 8 болоо нэг дэмжижгүй ханд өссөн. Тэгээ тэрнийгээ бодооч юм яагаад ч ингээл хамт байгаад гэрүүлээд аваад байвал гоё гэж бодлоо. Сар чи айл их тэд төх. Тэгээд томдоо хоёр дүүтэй. Тэгээ хаваа гэрт амьддаг эмээ өвөө. Тэгээ ээжийн ах トゥ гэдэг бөөнд амьддаг гэсэн байхгүй жижиг. Тэгээд бөөндөл ингээ байгалаад ингэж л амьсах хэрэгтэй юм гэж бодолтой байсан. Тэгж байгаа нэг юм тустаага жижиг нэг юм бөөнд нэг компьютертэй гэж хэлж. Яг хөдөлж үдээ. Тэгээд тэндээс ингэж явсаар байгаа. Тэгээд одоо ингэсэн гэдэг бүлтэй. Ер нь айлын томуудын нэг юм баг ер нь байна тий. Чи ч бас айлын том нэг юм хариулах яг бүгдийг ингэж авч явдаг. Ер нь тийм биш. Тийм ээ нөө. Баярлалаа. Намаа гоё. Чи ч ихтэй айл юм байгаа айлын гац юм шиг л харагдав. Тийм үү. Найзан дундаа яг аав яг юм дээр бол амт юм шал өөр нөгөө хувийн амьдрал дээр бол шал өөр бас. бид хоёр өөрөө дөвдөө юм уу гэж. Дүүнэр хэр тусалсан. Дүүнэр Эрэгтэй эмэгтэй. хоёулаа эрэгтэй хүүхдүүд. Нэг нь одоо 26, нэг нь 16-тай. Надаас 18 төгөд шүү дээ. 14 сайхан хүүхэд тардаг настай хүүхдүүд ээ. Гэхдээ дүүнэр яг хүүхд бол харж чаддгүй. Яг үнэ л. Тэгээд манай дүүнэр жоохон цацгуу тайпыг айс. Гэтэ мундаг.
Нэг нь бол чадвартай. Одоо баг бол ямар амжилт үзүүлэхийг бол чадвартай хараалгаа. Амжилттай мундаг залуу болох боддог бас. Тийм хоёр дүү байна. Мундаг ахтай юм чи мундаг хоёр болох баха. Хоёр ир хүн болох баха. Баха гэж. За бүгдийн нэрний асуудал дээр. За нэрийг хэлэхгүй байж болно. Гэхдээ нэр сонгох процесс тийм. Амар үйл юм шиг байна тий. Яг ингээд янз бүрийн нэрлүүд бодогдоод яг сүүлийн үеийн нэг орчин аав шүү дээ нэг өвч байгаа нэрлүүд нэг айгуу сайн байгаад байна шүү дээ нэг юм гадаад маяг. Тэр нь ямар ч гэсэн гадагшаа матгшаа ингэж явах нэг хүн дуутахад амархан байдаг ч юм. Тэр нь бол надад нэг өндөр нэг юм санагдаад төгөхгүй. Тийм гадаад нэрний сонголтууд яг хүн болгоны хувийн л бодлого л та. Би бол нэг тийм бодоогүй. Эхний бол тэр их бодсон нэг юм гадаад нэг юм нэр өгч гадаад юм шиг юм нэр өгч юм гэдэг. Нэг бас шууд үгүйчлэхгүй бас ингэ сонсыг бодолцъя тэг ярилцъя гэл. Тэгж байгаа л явж байгаа л нөгөө нэг хараан дээрээс залгаал за хүүхдийнхээ чинь төснийг ирчлээ аав гэл гэдэг штэ. Нэр нь хэрэгтэй байна. Төснийг ирчлээ аав гэл гэдэг штэ. Яг тэр үед нэг сүүлийн нэг яг нэг 15 минутын хугацаанд ингэж харж байгаа л гүйлгэж байгаа л мэдгүй нэг хөөхө санагдал нэг хэлэнгүүд нэг юм хөөх юм шиг гоё юм шиг санагдал тэгэл л өгч юм. Яг тийм нэг өөрөө шийдсэн байх. Яг тийм өгч гэж бодож байгаа. Жирэмсэн болсон гэл хүүхдүүд бодно гэж тийм бодог. За тэгээд төрсний гэрчлэгийг ингээ бичүүлээд аваад ирлээ. Эхнэр яаж үлээж авсан дэрэг яа. Мос аав нь өглөө юм байна тий. Аа хэлж юм халт өгд. Миний шийдэл. Тэр юу амар санагдав юм шүү. Одоо яг овоглох мэдрэмжийн тэнд очиод тий тэр ямар тийм яг тэр нөхцөл яг аав гэдэг бас ахаад шинээр ингэж мэдэрч юм шүү те. Юустэнд байгаа жижигээс ахвал. Өөрөөсөө өөргөө. Ийм гоё юм лээ. Нэлээ. Очгоо ч бас яг эрхэс дээр яг тийчээс шүү. Яг ингээ хороон дээр очсон. Бас хаа гэсэн за байж гэж. Ер нь найзуудын та адилхан шүү нэг юм. Зарим нь бүр ингээд жирэмсэн багаас нь хавуулаад бүр аим судалж байгаа гэх юм. Янз байдаг дээ. Би зүгээр тэгж бодсон юм. За нэрийг угаасаа нэг эмгтэй хүмүүс чинь за аав шиг ингээд тий. Тэгээд бид нар тэр зовлон мэдгүй байгаа даа. Тий нэрийг бол тийм нэг юм өөртөө даанахгүй. Эхэндээ бол аюу даантай байж байгаа. Сүүлдээ за нэг жоохон бодоодох игээд тийм бодож сууж байгаа л яг нэг хөөхө санагдал. Хэлэхэд ч гэсэн нэг юм царай найрагдаж байна. Тийм санагдал. Тэгэл нэг юм хувь тавилан ч юм уу юм. Тэр сонголт те яагаад ч юм гэдэг юм ааж л тийм нэг байна. Nice. Хөрхөн шүү. Хөрхөн иршиг. Одоо ингээд жил 8 сар. Тий. 8 сартай гэдэг чинь баг яг эхний бүх юмнуудаа баг ихэнх нь үдцсэн байгаад байна тий. Эхний мөлхөлтөөс ахвалал эхний алхалт малхалт. Тий. Эхний алхалтыг бидтэй үзэж чаддаг маа. Манай нэг солонгост байсан. Би нэг солонгос руу жоохон агаартай газар байхыг хүсдэг байхгүй жил болгоо хайлуулах тэнцээ байж зүгээр юм бодож байна. Солонгос юм шүү дээ. Тэр үе анаа жоо хөлт бодчихсон. Тэгээд яг гонхоцоос буугаад ирээд авсан чи өдөөслийг цагаан юм жижиг юм. Ганц хоёр асаж байна. Тэгэл тиймээс юм. Анхны үг одоо хэлсэн байна уу? Мэ. Тийм ээ. Яг гэхдээ анхны үг нь бол мэ тэгээд яг нэг хүүхд чи хэлд орно гэдэг чи бүтэн өгүүлбэр хэлсэн дараа хэлд орсон гэж үздэг юм байл шүү дээ. Тэгэхээр одоо нь бол тийм бүтэн өгүүлбэр хэлсэн юм байхгүй байгаа. Аав ээж гэж хэлэхгүй байгаа. Майл байгаа. Юу л мэ. Сүгөө мэ. Дарагдаад байх шүү юм байна. Тэгээд сүгийн найруулаад хийж мэ. Яг ийм зэрэг. Мэ. Юм үг нь мэ. Нэг бай нэг юм тийм л одоо баяртайгаа. Нэг 2 насны синдром гэдэг нь ихээс нь ер нь бол юм эхэлсэн юм шиг хараад байгаа шүү дээ. Одоо бол яг нэг юм шүү. Гэж галзууч малзууч тэгээд тэрийг залхаад надад инээдээ сайддаг. олон өдмөр сайддаг да. Эй тэ. Бро ясна бро. Олон бааштай да. Бага уугасаа би бас тийм дурсамж ядах хүний толгойн хүүхдийн нас үед манай өвөө наа хоёрын хүн цаашлалдаг хүмүүс байсан. Амар тийм
Манай ээж үслэгдэх байхгүй. Тэгээ намайг ингээд түүх тахт ингээд тэгээд ингээд зовоогоод байсан. Тэр ингээд моментууд байгаа даа. Тэр юм шонзонгоо үлдээд авч явах юм. Яа юм. Эй. Одоо миний цаг гэдэг. Нэг цаас тэгвэл санагдсан юм аа ингээд. Аштай тэгэл зогоотой байж энэ. Имээ өвөнд бүр нуусгүй. Амар. Имээ. Ээжтэй амар адилхан. Тийм үү? Аашны үед үү? Царай. Сарын үед аа. Хүүхдээсэн зөө ээжийн зөө ингээд тэмүүд ингээд үг аасан шүү дээ. Тэгээ хараад. Тэр чи яг ээж гэсэн үү? Мат гэж. Тийм. Тэр нөгөө имээ нөө яг өөртөө адилхан маа тэр улам хайлж уурсч байна үлээ. Имээ өнөр ингэдэж ингээд бид нарыг жоохон байхад бол ер нь тоодггүйсэн хайж тоолно. Одоо бол ёо хүүхдүүдтэй бүрст. Өөрс бараг мөчлөг сан тоолон тоолгоо. Тийм байна. Ягаад гэдэг. Гэтэ юу шүү. Хоёр дахь хүүхд төр сэтгэлээ бэлдээрээ тийм биш шүү. Тийм үү. Эхний хүүхд нь л харуулдаг. Бус хүүхдүүд нь тийм. За өөрсдөө очиж болоо. Энэ минийх бас нь та идэх гэдэг. Нэг ер нь жоохон их гэдэг. Магадгүй л нэрээ. Би тэгж төсөөлөд байгаа. Хоёр дахь хүүхд гэхэд хай туршлагатай. Наад захнуудад ийм тулах юмудаа бэлэн. Тийм байхад тэгэхээр. Аюусаад байгаа байхгүй. Тэг хүүс зүрэл бүх юм хаашаа нэрээ. Жижи. Цоошин. Жижи. Яха. Осонтой болвол та яаж өөрчлөх бол чи бүр уяр цайлж. Одоо ч уяр цайлж байгаа юм дээ яваа. Бол Барби болохоо би. Барби болсон сууж байгаа шүү. өөрөө Барби. Хосоо ягаамаа болов. Хавтын гэж Барбигаас тоглосон. Эхний төрсөн өдөр хийдэж Нэг насны төсөөд. яасан ямар яг болов. Би зүгээр ингээд нөгөө сонссон байхгүй юу? Гэсэн чи эхний хүүхдүүд ер нь өөрийнхөө төрсөн өдрийг санд өгнө. Тэгээ эхнийхэн төрсөн өдрийг ер нь ээж аав нь өөрсөндөө зориулж идэг гинэ. Анх удаа хүүхдээ алчлаа нэг жил болчихоо баг өөрсдийнх нь баяр юм шиг хүлээж авдаг. Тийм бисэн үү? Ер нь бол ингэж хийн шүү, заавал ийм байм гэдэг юм та зорьсон уу эсвэл тийм. Манай ихнэр л гэсэн л дээ. Ингэж хийнэ гэдэг. Тийм. Одоо авчирч нэг юм гадуур байдаг шүү дээ. Сайдын тушаалаа тэгэл. Сайдын тушаалаар ард эргээд хэлсэн байна. Татаад хэлсэн татварынхаа мөнгөөр тэгэл. Хомоогол гэсэн дээ. Яг монголчууд нэг бэлэгдэл юм шүү. Нэг насны сайхан хийгээд дараа төсөөдрийн зүгээр гэр бүлэрээ хичвэл нэг сайн явна. Цаашдаа юм байна. Тийм заншилтай юм шүү угаасаа монголчууд нэг насны төсөөдөр тийм заншил гараад ирсэн. Хин юм уу? Тийм бахалгүй бодчих юм шиг байна. Ер нь бол тэгчлээ л гэсэн. Тэнгууд ингээд нөгөө солонгос чинь 100 нас 100 өдөр дээр мэлөө юм сонгуулж монголоод байдаг шээ. Тийм сонгуулж сонгос. За юу сонгосон? Сонголоо. Нэг ном үлээ нэг дүүлээ. Байсан шүү дээ. Уулан санахгүй байх. Уурга мургатай юм байлоо. Юу байсан юм аа? Тэгвэл лом яасны дараа Ямар ч эрдэм намтай. Тэгээд нөгөөх нь юу байлаа нэг юм инженерийн юм байлаа тийм байсан. Зэхэл талгаад өгөх талгаад яа. Гээд л байгаа мэд. Гээд л байгаа. Яа тийш хүүхдээ дараа нь төгөж боддоо шүү. Ирээдүйд. Тийм үү. Тийм. Чи заавал юм бол юм. Ингээ нөгөө нэг аауд ч юм өөрсдийнхөө хүрч чадаагүй хүүхдүүд нь хүрээсэй гэж их хүсдэг гэ тийм байхгүй. Дарам тахгүй. Гүд. Их гоё чийл хүүхд өсгөн. Дураараа. Юу сонголтоо өөрөө л юм л дээ хүүхд. Хүн юу юунд дуртай юм. Би өөр болохоор нэг юм анхаасаа нэг юм тайм хөөгөө авсан болохоор тэрүүгээр ингээд юм өөрөө бий болгосон болохоор яагаад Ус хүн дуртай байна зүг сонголт байсан л та. Программист болохоо бүжүүлэх үү гэдэг сонголт байсан да. Юу? Программист болоо программист сүл бүжгэл. Тэгээ би бүжигтэй дуртай байсан би бүжүүлсэн тэгэл одоо программыг авчихсан яг ямар хандаж тийм ээ. Тийм бай. Ингээл бид нар одоо өөрсдөө хүүхдүүд ингээ харангуй за миний хүүхд ч ямар ч байсан нэг тийм одоо тооны хүн болчихоор доо ч гэдэг юм. Эсвэл нэг энэ ч нэг сакс маг сөөгөө явчихна да гэж нэг хүүхдүүдэд тэгдэг шээ. Энэ нэг спортын үе, энэ нэг инженер ухаантай хүүхд гэж магадгүй шүү тийм. Тийм хүү айхтар шинж юм ажил хийж ин одоо лего мегоор илүү сайн тогтоод байдаг. Үзүүлж байгаа. Яа. Харахгүй. Тэс чи доо сонсол саунд доос. Огшиж ингэж мэгсэн. Тэгээ огшиж байгаагаас дагаж ингэж огш. Яа. Оо.
Тэр нэрээ галзуу. Одоохондоо тийм байж байна. Том болоод тэгээд яг нэг юм ажиглагдсан жоо ичимхий байгаадсан. Нэг юм олон хүүхдтэй газар очиход яг нөгөө нэг байс хүүхч алга болчихж байгаа юм. Ингэж бие байс чи ингэж аав ээж аав нуугдчих юм уу. Тэгээд жоохон нэгдээд ингээд тайлж байгаа юм. Тийм ичимхий зам байгаадсан. Ичимхий зам юм. Би ч өөрөө ичимхий л байсан. Хүүхд хөгжүүлэх юм явж байна одоо. Одоо нэг тэл надтай зөвхөн зурдаг юм яасан юм тий. Сайн нэг тийм ивенттэй дагуулж үзсэн юм уу? Юу активити. Тийм их ивент очих нэг талаараас жоо хэцүү мөлий. Бага айлын хүүхдүүд эдэд дууж игээд юм ханиалгасан манаас үүдээ шууд сонирн болт юм биш тийм. Оо тий. Йоо. Тэр нэг хөөрхөн хөвгүүд тийм хөлбөмбөгийн нэг юм юу л хэрэгтэй. Тий. Тэр их хөөрхөн юм. Яг юм бүр жоохноос яадаг юм. Тий, би тэрний хүүхдээ явуулсан бас 2 настай байхад. 2 настай байхад. Тий, тэгээд би манай хүүхдээ хөлбөмбөгч юм биш юм байна гэдэг шууд ойлгосон. Тэр үед нь бас нөгөө явуулаад ялгсан болох. Жохон их голохгүй тий. Сонирхолтой юм байлээ. Яг нөгөө нэг ээж аав гэр бүлээрээ хийх манай Монгол улс чинь их хол юм байхгүй шүү дээ тий. Тэгмээд нэг тийм хамтын момент үүсгээд гоё юм л татмсуулаад тоглоо. Тэмхүү секц дугууланд яв. Би өөрөө тийм бодол байгаа л та гоё юм. Юу сонирхлын дагаад хамтлаа үе гэж бодчихвол. Одоо угсаа яг чиний хийж байгаа бүх үйлдэлийг дагаж байгаа болохоор чи өөрөө л гоё үлгэр дүрэл болох хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэг яг хоо. Тэг хүүхэд таны тусгал. Тэг би манайд шүдний юмчихгүй. Шүдний юмчнаас зөвлөгөө авч. Тэр бодлогод манайд хүүхэд ингээд яг дөрөж идэг гэд. Тэг одоо аав ээж хүүхдийнхээ шүдийг угаалгахгүй нэг гэж байхгүй. Нийт уулстай ингээд. Тэг яагаад ингэж хүүхдийнхээ дээр юу ямаа гэд ээж ингэ боддог. Охтуудынхаа хүүхдийнхээ дээр аав нь бол сахалмахлаа өсчдөг. Тэг шүдийг бол ингээд өсөө тоохгүй байна гэж байхгүй. Тэг би албаад яг тэрийг нэг надад үлдсэн байх. Тэг амар юм яаж ч үгүй. Тэг амар яг үлд шүдгийг ихэд ингээд амар алтан болдог гэдэг. Тэгэд арай алган битээ шик гэдэг. Тэр нэг шүдээ байгаа. Шик гэж ингээд манай үзэл сойдсан байвал би хажууд би яг өнөд түнэж чад. Шик. Тэгэхээр одоо нэг юм юу habit болцсон юм уу? Шүдийг угаалаад өгөн нь чи яхан юм. Унтуулах та. Юу чинь найзлах манай ээжтэй хөвчөөс ээжтэй бод юм шүү. Ер нь жоохон тал тийштэй. Тий. Мөн байхгүй штэ. Яачсан юм гэдэг. Тэгээд манай нэг найздаг. Манай зөвсөн зөвлөгөөс хүүхдтэй ороо битээ өөртөө ороо гэж хэлмэлээ. Хүүхдтэй ороо сүгнэр болоод үздэг. Хүүгүүд бол ээжтэйгээ онтон чи хүүхдийн ороо шууд гэж байгаа гэж тийм нөө. Тэр дүн бохоо. Хомсыг явж байна. Хомсыг нээж аваад. Тийм үү. Би авчихдаг яагаад. Тийм. Лав авчих гэдэг. Би өөр хот гэсэн байхгүй. Би хот штэ. Байсан ч одоо маа ээж нь хаалцсан байхгүй. Тэгээ би тэрний ингээ хомсыг авах гэж ингэж яг айгу хэцүү өгсөн байхгүй. Авангууд лав аваад тэрнийг одоо тусмсан гож лайм болж тэрний нэслээд хүүгийн хомсыг авч хүүгээ нэж аваа. Усанд орол. Усанд оролтоо дэмжлээ сайхан. Анхны усанд оролт гэдэг өөрөөс нь хаа тий. Тэр нөгөө нэг ингээ голцгонаад тэр бол YouTube-ээс үзэлтэй би хавдуу. Бас тийм гоё нөгөө байна уу? Яг YouTube-д бүх юм байгаа. би үзээд яг шүн наалгаад байл яд ингэдэхөө. Ингээд орон ингээд жоохон дэж болгоод амс нот нэг сонгон ичдэг байхгүй. Сонгон. Сонгон за. Айгууланд наамсан сонгон нэг наам шүнжин. Тийм үү. Оо, томонтой ч өвлчихгүй. Маадуу. Би л өөрөө хань. Том сонгон мөнгөнийхээс амар алчих юм шүү өглөөсөн үзчих. Мэдгүй юм даа. Ардын нөгөө дом байдаг штэ. Тэднийг хэр турш үзчихин танаа гэрвэл. Тэр нэг хөөмөө ингэж. За тийм. Өөр нэг амар домс. Шар тосоор гизийн таслаад нөгөө сүүлний юу л хар хөө хайцмэргэл мачилдаг. Ширгэлж үзээгүй би. Үзээгүй. Ширгэлхийг би бол тэгтээ яг үнэндээ ажилтдаг гэж бодож яагаад нийтгүй тэр яг ажилт юм уу? Ажилтдаг юм би бол тэр хар хөө ингэж тэр түүхэд мэдгүй яг за мэдгүй хүүхдийг яагаад шинэ цагаар ингэж тогооны хөөгөр гэдэггүй гэхлээр шинэ цагаар нэг богд төдөө муухай юм ба штэ хүүхдийн ингэ тохон дээр гизээ байгаа хүүхдийг ингэ хаваад явж байхад хүн харах юм бол очиг харах юм гота энэ нэг хөө болцсон тогоо байна гэдэг чи хүүхд биш гэж бодлоо. Тэр нь би итгэсэн ягаад ч мэдгүй амар.
Яг бастай. Би тэрийг сонсчихсан бисаа бүр аа гоё. Яга мэдгүй гэхээр өөр гоё ярих ч байгаа гэж. гээд дуусчлаа. Энэс яг артын юмнууд жоох юм. Сэтгэнээ тэгээд яг нэг өөрөө хэрэгжүүлсэн юм бол гэж байна. Хөгөнд хавдчихсан уу танаа? Yes. За тэгэхэд тэгвэл ямар арга хэрэгэлсэн? Тэгэл нэг мөм юм биш. Мөмж байгаа. Гэхдээ мөмж байгаатай биш. За тэр сэтгэл санааны юм байлаа шүү дээ юм. Ер нь бактери ингэж байгаа бас ингэ нэг тэгээд очоод нэг мөмж байгаа дээр ингэ барилчаад зүгээр болчлоо гэдэг юм энэ болоод тэгээд тайвшруулгаа тэр ингээд гайг болд гэж. Тэр яг өндөө бол зүгээр нэг жоохон бактери те жоохон тийм юм байна. Ууса гадаад бол юу байхгүй шүү дээ. Гордоо мордоо тайлдаг янз бүр юм байх хэлээ. Тийм Америкт бол шууд антибиотик өвчтдөг гэж байгаа. Солонгост болохоор яг массажны юм хийдэг гэсэн. Зүгээр юм яа. Гэхдээ тэр яг мөмж байгаа биш ингээ яг имлэг зориултын хүмүүс хийдэг. Би болохоор ер нь тэр халуун усанд ороход их нөлөөлтэй юм шиг. Өөрөө би тавирчиж байгаа шүү дээ. Нүгсэн сулгаад нөгөө нүгсэн ногоочдөг гэдэг юм. Тийм байх. Сэтгэл санаа юм шиг. Тэр нэг тавтай мал хоорч баядлуулж мэдлүүд. Тийм. Тэр бол ажил юм шиг байлаа яг. Тэгж үзнэ үү? Цааныг дүү гэсэн байхгүй. Тэгээд иржинээс сонссон мэдсэн. Надад нэг юм өгөхгүй. Тэг юу вэ? Жимсэн ч нэг гоцчдсан байж тээ. Тэг гараа явж чинь гоцж байгаа юм шиг болчих жоох би ингэ мэдэрч байгаа аваад ингэ. За энэ юу болч тэг би дүүгээ залаад ингэ чи гомдчлаа бол гоцчих болоо чи нэг хоосон тавтай хог авчиж өгөөд тэгээд нэг жоохон бичэн юмс зүг юм уу байвдаж. Тэгээд бэлтгэл таг чинь мог заас юм оо ямар юм. Тэгээд дом маягийн юм тэгээд өнгөрсөн юм. Дүүлэг нэг итгэдэг юмд бол итгэхэд энэ итгэх юмаа сонгоод ягаад вэ? Нүг шон байд шүү дээ. Шонгийн ажил хоёулаа ингээд би тэнд идчихсэн. Түүнээс хооронд нэлээд салдаг. Заавал нэг талаар нэг. Нэг талаар хамтраад. Тийм хүмүүс гоондаа суперстишс юм. Тийм ээ. За баасны асуудал нь би баасны асуудалд их дуртай хүн. Хүүхдийн тийм шүү дээ. Тийм их зовлон нь өөрөө туулсан болохоор танаа хүүхд баах тал дээр гайгүй юу? Дагуу тэгээд. Гизний дүүрэн мүүрэнг. Яа, чи тайван юм. Шууд агаад ирсэн. Чи яг нэраа үе дээр ихтэй тий. Чи юм гэхдээ яа. Онгох болохоор. Зүг юм аа. Яг тэгээд тэр одоо гаргаж маргаж сурсан мэт тий шүү. Зүгээр ганц хоёр хөлмөлн гэлтэй. Нэг цаг. Тэгээ хаав цуу гэдэг шоож YouTube-ээс үзээд. Тэрээс зүгсэн. Ингээд хинөө дөнгөж сүрч чи бас айгүй өгөөд юм шүү дээ. Тэр нэг би анх шокнд орчихсон мэдгүй. Яга юм өнгөр бараа бай. Юу паник мэдээ. Би юм байна. Тийм гиздүүн гэдэг. Одоо ихтэй мартчихжээ. Ямар ч манай бол гиздүүн бол байсан тэгэл. Амин мартчих байгаа. Тэгэхээр хоёр хүүхэд тэр наа чинь бүгд шинээр л ихэлтэй. Одоо 5 жилийн дараа бүр цааш нэрлэх гэнэ. Тийм. Хүү цөглөлтийг санаж байна уу? Юу? Хүү цөглөл нь авчдаг. Хүү ингээд нөгөө ингэж тавсан юм байна. Тэнгуүтээ ингээд тэрийг ингээд бооцсон байдэн шүү дээ хийсэг тийм. Аггүй. Тэр мөрийг авч хадгалсан. Хадгалсан баха. Манай ихнэртэй. Би бол тэр хизээ уусныг мэдчихгүй. Энэ бол асуудал болсон юм л да мэдээг байна. Яг тэ өгч чи өсийг авахаараа болоог байгаа юм байна. Хоёр өстө авдаг гэсэн. За. Тэгээ одоо бол нүдний нөөд нэг юм өсөө одоо би л тэр авчаад. Тэгэхээр бас яг нөгөөний үс авах ёстой Монгол ёсоо даган маган гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа юм зү тий. Тэгээд хүлээгээд байна уу? Тэгээд хагас хоёр дээр үсийг авчаад. Түүхтэй жиг ин чин байдаг. Яг ин чин. Тэгээ тэгээд бас гайгүй нэг өсөрхөг төдлийн хөлт бол биш тий. Нөгөө охтууд чинь ингээд амар өвтөс өстэй бас биш болоо. Шака. Яг юм байна. Тийм байна. За. Зөөрсөн сайхан. Зөөр тэгэл байж ин да. Хүүхдээ гал залж байна. Наагтдаа тэгээд аим хөдөлгөөнт болж байна. Хөдөлгөөн гүйцэтгэхгүй байна. Тийм шүү дээ. Гэхдээ жоо тексттэй хичээд байхгүй. Тэг хүүхдээ чинь тексттэй хийсэн шүү дээ боломжгүй шүү дээ. Та хоёр ирэх хэрэгтэй юм шүү. Тийм тэгээд араас нэгээ цэвэрлэл яваад энэ гүйцэхгүй сүлдээ. Би бол өөд Та юу нөөрэ тийм цэвэрч юм уу? би цэвэрч болцсон. Эхнээд дагаад гэх юм. Нилээн цэвэрч төглөө хүн тий. Тийм болсон. Ерхийсээ тийм хүчтэй байна уу? Хүчтэй юм тий.
Сайн тий чи юу яаж би ер нь жоохон залхуу тайпны хүн байсан. Тэгээ тустаа ганцаараа амьдж эхлээд өстэй чи надаас үл хүн байхгүй гэдэг хэлэмшөөд тэгээд ихэд юм дөөр хийгээд нэг жоон цэвэрч талж болж эхэлчихсэн. Тэгэж дахиад манай тэгээд дуусчих цэвчж. Тэгээ одоо хүүхд ч нөгөө гол нь хоол унд идэхтэй гараараа идэгчиж сурах хэвээр гараар нь зуруулах хэвээр нэг юмыг оролдуулах хэвээр завааруулах хэвээр гэдэг дээ шүү дээ. Тэгвэл чадчихна та ер нь. Агуу. Тэгсэн. Нэг гараараа бариад сууж байна. Тэгээ хүүхдийн болчин хөгжүүлэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэрнээс зүгдж мөгдгөө бие даах мах тэмхүү хөгжөөд байгаа юм гарны чи ажиллагаа илүү одоо юм энэ толгойчин гэдэг үздэг болно гэж байгаа байхгүй. Тэр бол хүүхдээ тэрнээ кино зүгдүүлдэг. Ер нь тогтмол өөрөө зүгдэх таа манай хөөж өгдөл. Өмнө нэг 5 санаачдээс одоо 1 санаа төлсөн манай яг нь юм хэлгээл жоохон одоо жоохон би энэ хатуу юм байна. Тэгээд тэр гадаад ч юм гэдэг юм эвсэлтэй гэх юм уу? Өмнө жоохон эвсэлтэй нэг юм. Тийм байна. Саяны ингэсэн цэвэрч болж явж байгаад бүр цэвэрч болсон байна шүү дээ. Одоо хүүхдэд болохоос өмнөх Кай, одоо хүүхдэд болсон Кай найзуудын харилцаан дээр ч юм эсвэл чамд өөртөө ч ингээд амар том өөрчлөгдсөн зүйл юу вэ? Найзуудтай бол хүүхдэд байдаг болчих юм билээ. Тэгээ хэр хүмүүжж байна? Хүүхдэд хамт хүмүүжж байна. Яаж хүмүүжлээ? Үгүй хүмүүжл нэг тийм нэгтэн өнгө гэхэл заавал тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Өнжил хүн нэг л амдэн тэгэл өөртөө төртөө гой байгаад одоо юу юм багтаа дахиад 30 жил шүү дээ. Чад их хөө. Гэхдээ бүр амар тийм том өөрчлөгдсөн зүйл байна уу ер нь? Илүү чи өөрөө анзаардаг би чи нэр ийм болцоод байгаа юм байна да ч юм уу. Баян. Яг хайрч мэдээж бол хайрцлагтай болно. Тэ. Нэг адаглаад нэг financial асуудлыг бол шийдвэрлэх чадвартай. Тэгээ юмыг дааж дийлэхтэй, төвчтэй. Тийм төрөл бас болоо гэж бодлоо. Тэ. Өөртөө сүртэй юм уу? Юмд юм шууд сэтгэлдээ таслаа. Илүү бодолтой. Одоо ингээд сошиал дээр байгаа Кайг харахаар хүмүүс бол огт нөгөө нэг тэг гэр эзэн хүн гэж бол төсөөлдөг шүү дээ. Бүгд л нөгөө нэг юм sorry гэдэг тэ хүмүүс ямар л харна шүү дээ бүлгөөдөө ийм тэнгууд одоо ингээд яг хуу би бол өөрөө хараад гайхсан хгүй. Тийм болохоор хүмүүст амар хэлмээр санагдав. Үнэхээр бөөр сүртэй хүн ийм байд юм байна гэж хартал. Надад бол шоконд орсон. Тийм ямар сэний тийм. Би бас яг л нөгөө нэг сошиал каяар төсөөлөд идэг юм байл л дээ. Нөгөө хувийн амьдрал үнэ гэж боддоггүй шүү дээ. Тэгмүүд яг нэг өдөр дүүр хүүхдтэйгээ байгаа хүмүүстэйгээ харьцааг нь харангууд чим бас үнэхээр л 30 хүрсэн юм байна гэж бодсон шүү. Төвчөө шүү дээ, төвчөө. Төвчөө. Тэг хэцүү бүр ингэ төвчөж чадахгүй зүйл гарвал төвчин. Сонголт байхгүй. Аауд ер нь сайн төвчгэд ээжүүд сэтгэл готролд орохыг хүн бол хүлээн зөвшөөрсөн that's normal гэдэг шүү дээ. Аауд хаяа сэтгэл готролд орох үе вэ нүү? Байж. Яаж төвч тэгэл. No excuse төвч гэж байна. Яа, одоо ингээд нэг заваад нэг шалтаа буулсныг гай байна гэж төсөөлөө зөө хаа нэгтэй somewhere ингээд нэг дөнгөж болцсон. Толгоон дээр ингээд ар гэр амьдрал ингээд мөнгө төгрөх хөвгт гэл ингээд амар хэмэрсэн. Шантраал ингээд стресстэй сууж байгаа нэг эрэгтэй хөвгт зөвлөх юм бэ нүү? Төвч. Яа. Маш урт асуулт яриа зүгээр төвч. Төвчөө шүү дээ. Би бол гэр бүлтэй хөвгт бол болно гэдэг бол зүгээр төвчөөд гэж ойлгосон. Житэл маа найз надад зөвж хэлсэн л дээ. Юу н төвчөө шүү бро тэ. Абат төвчөө. I got you bro. Тэр их стрессийг хаяа нэг гаргах юм байна уу? Яаж гаргаж ийн? Тоглон юу тоглолттой геймер. Улаан донтон. Улаан донтон. Тэгин бас найзтайгаа жуун шоудн тэгвэл байдлаа. За тэр тоглолтын дээр танаа хүн яаж хүлээж авч байна? Хүлээж авахгүй шүү дээ. Тэр төвчөө. Тэг төвчөө шүү дээ. Цаанаас төвчөө юм жаа. Энэ тоглоомоос төвчин. Төвчөө төвчин. Тэг би өөрөө төвчин. Гэхдээ стрессээ гадагшлуулна. Тийм. Дахиад сая гадагшлуулах чагаад жоохон нэмчт юм аа.
Чи зөвхөн хэлчихсэн шүү дээ нөгөө ингээд нөгөө ажил төрлийн хөвчлийн ингээд цаг нартай биш болохоор гэртээгээ ингээд байдаг гуруулаа байдаг ингээд байдаг. Тэгмээд их нэртэй ингээд бас стрессээ гадагшруулад гаргах боломж нэр олгож байна. Баян. Яв. Please гожин. Явахгүй. Хайцахгүй. Хайгаа найз. Найз авах ч юм уу хөө. Хотлоо найз. Найзтай тэгтээ яг тийм их үү байгаас өгөхгүй бас энэ л гарч яваад ингээд тий. Гой хоббитэй хэрэгтэй шүү дээ. Хобби хөгжүүлдэг ч юм уу тийм байгаас. Тийм. Тэгээд яг манай бас хайгаад жоо кофе шоп ахтай. Тийм. Бацтайгаа уулзсан. Тэг манай жоо найз жоо цогтой санагдав. Би ч бол артны яг чинь чамтай харьцуулахад бас тийм байна. Тийм. Тэр жоо хайлгат юм. Жоо хоёр хүн дуртай юм шүү дээ. Тийм байна. Тийм. Одоо шинэ би гэсэн дуртай хоббитай. Тэндээ ингээд маш олон жил дуртайгаа их дуртайуд байгаа ингээд дуртай юм бүхэн ялгаатай. Яг сүүлийн хөөхтөөсөөс нэг жил гарангийн хугацаанд яг л гэртээ би дурдлаас нэг илүү удаан мэс манай ихнээс байгаа. Би бол гадаад ажилтдаг жоо нэг юм баа. Тэгээд хаяа надтайгаа гэж визэнд орно. Виз 7 хоног хаашлна гэж. Яа. Туштай төвчөө. Тэгээд юу юм уу? Гэтэ ингээд яг гэрээсээ ажиллаад байх, гадуур ажиллаж үзсэн үү ер нь? Үзсэн. Гэтэ ясгаа гэтээ бол одоо яг өглөө гарч яваад даавууд өглөө гарч яваад орой ингээд ажиллаад ирж ирээд ингээд уулзалдаг тэр момент гоё ч юм уу? Эсвэл гэрдээ ингээд тайван ажиллах амар байна уу? Яг би тэгж бодлоо. Ямар байна? Надад бол боломж олдсон надад байгаа байхгүй. Ингээд бол гэрээсээ ангалттай ингээд ажиллаад ингээд боломж нь байгаа. Бас сая би нэг офс дээр ингээд ивент дээр нэгээд байгаа шүү дээ. Тэндээ ч офс дээр очиод ажил хийсэн ажлын бүтээмж бол илүү өндөр гэдэг юм байлээ. Яг гэрээсээ ажиллана. Эсвэл офс дээр ажиллах хоёр юм бол шал илгаатай юм байлээ. Тэглээд ингээд юмдаа төлөвлөд логин нэг юм галзуулаад ийчин. А гэхдээ бол тийм байхгүй шүү дээ. Юм яаж жангад. Сифа. Бэби ажиад. Сифа. Маа гэдэг арга нэг. Нэг нь маа гэж бодож байл. Нэг тийм бани юм байна. Ийм л ялгаатай юм байлаа. Тэгэхээр эхнэр нөхрийн хоёрын одоо харилцааны хувьд гэх юм уу? Харилцааны хувьд. Тийм. Яг ингээ байнга байгаад хаар ингээд эсвэл түрүүний хэлдэг нэг харахаас дуруу өрмөж юм уу? Эсвэл ингээд гараад нөгөө тий үү гэдэг. Тэгээд тэр нэр бас төвчөө. Тэрчээ? Төвчээ. Юм шүү дээ төвчэн. Гайхаа тийм юм шиг байгаа. Яг юм. Нэг юм хувийн орон зай юм уу тусдаа жоо тийм байх хэрэгтэй болоо. Тэгэхгүй яг нэг өглөөсөө баа бүх юм дээр хамтал тэг хүүхдэд памперс хэлхээс памперсын баг хоёул хамцлах гэдэг юм аа. Тэгээд тийм оролцоотой байгаад бас болдсон бол мэдгүй би бас сайн бас ойлгодог юм уу гэдэг талаараас. Одоо тэгэл цагаал явж байна. Памперсээс гараагүй юм тий? За наа чи бас нэг степ. Аха. Сонсоо хийдэг үү? Сасин татцаа. Наач гаргав. Үл Хүмүүс ч гайхаж бөө юм болов. Баллуунаас дэргүүл. үл өхөөлч. Шүнд хийж мөхийгөө гайвцаад Тийм хөө нөө ба. No. онцлоод памперсаас ч юм шүү. Памперсаас тэгчл гайх чин дөө. Памперсаас Одоо нэг гэж юм уу? бас зүгчин хүүхдэл тэгээд бүгдийг ойлгодог гэж байхгүй. Бүх юм хараад ингээ ойлгочтой гэдгсэн тийм аа тийм нэг имжилт гэсэн. Тэгээд яг хэлсэн чинь тийм юм санагдаад авах зүйлүүд яах юм бүх юм болоод. Яг нэг памперсаас гайх юм техникүүд байгаа л манай имэн зааж гисэн. Яагаад яг ингээл гошокн дээр гэж тосоол шийдэлгээл зааж өгж байгаа. Тэгэл гошокн байгаад л явуулчихдаг. Наа бол гэж памперсаас зөв гошок өгсөн гэсэн надад тэгэл тэр ингээ чивээ өвчдөг. Яагаад гошоктэй. Тэгээд энэ тийм дээр суугаад ингээл байгаа. Сааж байгаа ингээл суугаад. Тоор амттангийн хувьд яаж бүхтэй яаж байна? Одоо ер нь бол Монголд ч ингээ аауд ч юм уу эмээ өвөөнөр хүүхдээ эхлүүл ихлээрээ л амттан л авч өгөөд байдаг. 20 морой байна уу? Яаж чихэр өгдөг шүү дээ. За. Чихэр арга ундаа хуваалцаач. гацтаа тийм. Уус агнаас нөгөөгөө
Анхаас тийм мэдгчүү одоо чихэр гэдэг юм толгоонд байхгүй. Тийм одоо хүртэл чихэр бол амарч Эддэл аарал эдэн. Бас чухал амарч юм шиг. Тэгэхээр яг энэ нэг юм органик бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Бас амар үдтэй юм бэлээ. Үдтэй шийдэл шүү дээ. Яг үндэ. Юу тэр нэг юм савхан юм бичээ солонгос бичээ юу вэ? Яагаад гэдэг мянга зүшөө. Яг тэрэндээ дуртай иддэг. Одоо сүүлийн үед бол тийм солонгос бичээнүүд л тийм амтлангууд л. Тэрийг гэхдээ байнга л өгөхгүй. Тэр ч юм гэдэг. Тэгээд аль чинь шүдний асуудлыг бол сайн. Чимс өгнө. Өглөө нэг банан авокадо гэнэ хот нэг юм хөнөх шүүн. Тэний цагаан бодо папа хэлбэн. Айдас тэрнээс бол өөрөө би өөрөө хажууд нь чихэр ууж коломолоо штэ. Давсын мавсын нү. Тэс авах. Баба гэж уух. Баба гэж хэлчих. Тэгэл. Тэгэл хүүхд нэг анхнаас нь гэдэг хүмүүжлэлцэн гэх юм нэг бүгд унж мунгууд ингээд нэ гэдэг юм. Битээс тэгээгүй. Би яг төвчөөс тэгээд яг унж мундахдаг. Би өөртөө би харахгүй. Өө гэвэл амар өвчтэй. Тэгээ одоо жоох нэг тийм садист. Шатрон. Тастай арай амар өмнө сонголттой шүү. Садистийн чи өөрөө Шатрон тий. Садист гэдэг. Яг хөөсгөн юм шиг ингэж маялдаг. Гэтэ одоо сүүлийн үед жоо ажиглагтаа л синдром орж гадлаа. Яг догоо юм одоо нэг гэдэг нь болиулж юм уу. Тэр надад мэд сагдаад байхгүй. Яасан. Болсон байх. Гоё чи инээдтэй сонирхолтой амар гоёор үлээж байна. Би бол тэрэн дээр дагаад үлдүүсээ амар хийцэн бэ чигээл. Юу гэсэн таа гэдэг. Зөвхөн би шүрд ийм мах болно гэж орилж чарлахгүй. Яа, nice. Утасны хэрэглээ. Багасаа хугацаанууд бол тэр бол яг одоо ажиглагдж байгаа юм байхгүй. Гэтэ хаяа мэдхгүй өөртөө мэдхгүй ингээд утаснаа дэлгэцний хамааралтай хүмүүс болсон. Юу нь болсон гоос тэгээд чинь тэгээд ингээд сууж байгаа. Тэгээ хүүхд хацсан байгаа юм. Тэг ингээд мэдээлэл авцсан. Тэнийг ингээд өглөө мөглөө онцгоод ханаас ч мэж байгаа уцыг олцсон ингэсэн ингээд сууж маа юугаа мэдгүй мэтлээ. Яаж байхаа мэдээд байгаа байхгүй. Яг тэрэндээ нэг шинэ арга авсан л та. Тийм ном байд юм байлаа. Ийм тотсон хоосноо. Ингээд дэлгэнгүүд цаа юм зөв зайтай. Уцаатай. Тэгээ ном уншиж байгаа юм шиг. Тийм гэж аахгүй. Тэгтээ ерөөсөө уц үзүүлдэг. Падмадаар аргалан BB TV 50 нэг хэсэг гэж үзүүлжсэн. Тэгээ одоо л явж байна. Хэрэглээг нь жоохон бага байлгах гэж хичээж байгаа. Яг Усны хэрэглээ багасвал та хоёрын оролцоо бүр их болох. Тэгээ үзэж байгаа яг юм үзүүлэх юм бол ийм богино хэмжээний юм үзүүлэхгүй. Бүтэн хөглтэй кино ч юм уу тийм. Бүтэн кино ч юм уу энэ хүн үзүүлнэ. Тэг стайл санагдаад. Тэгэхгүй ингээд нэг юм short memory юм балаа юм өнгөлөг юм бол BB TV юу. Тоо наач амар том юм байна. Энэ 21-р зуун энэ Монголын энэ гар утастай өсөж байгаа хүүхдүүдийн хажуудад хамгийн том юм хийж юм. Үзүүл бүтэн. Тэгээ соёлоо юм scroll нэг short was reel тийм. Бүтэн үзүүл наваа тэр хүчин юм төвлөрч суух нь шүү. Бодлого ярьж тасаасан. Тийм мэдээ чинь тийм богино. Нэг юм дэлгэсний хэрэглээ 3 нас хүртэл ихэд бол байх сүү гэж байгаа байхгүй. За тодорхой хэмжээнд байх юм бол өдөрт нэг 15-30 минут гэж байгаа хамгийн max 30 минут гэж. Гэхдээ тэр хэрэглэнт яг үндэ нэг гэрт байгаа хүмүүсээ зураг тасаад тавьчих штеп. Тэр чинь ингээд юм ямар байдал вэ? Шүү. Хойно нэг юм хоосон байхгүй гэж нэг чимээ өгч байгаа макаро. Тэр ингээд дэлгэцний хэрэглээтэй адилхан гэдэг байгаа байхгүй. Адилхан. Тэр ингээд background нэг тавьчихсан шүү дээ телевиз байдаг чинь. Тэр болгоод бас нэг хүүхдийн ингээд юм дэлгэцний хамааралтай болгон нөлөөлдөг гэж байгаа. Нэг хүүхдийн гараагүй ч гэсэн ингээд дэлгэц байгаад л байгаа. Тэгэхээр өглөөдөө бол зөрхтийг болоос хаддаг. Тийм. Тэгээд үзүүл централаар гадаг даги байдаг шүү дээ. Дагийг бүтэн үзэж дуусгадаг. Тэрийг болиулна. Энэс хаш тэгээд хүүхдээ унтсан цагаар би компьютер сууж дэлгэц мэдээлэлүүд нь арай цагаар явах нэг кино мэн үзүүл үзсэн тэгэл өөрөө тийм. Гэхдээ бүжиглэн доолно, хөвдөн доолно нэг. Ах юм их байна. Хаяа бас ингээд сүлдээ болж байгаа ядардаг болт юм лээ би. Тэр хүний энержи юусан дийлэхгүй юм чи. Энержи дуусна гэдэг чинь бас. Яахан байж байгаа. Авч авах. Тийм байна.
Өстө гоё юм сонслын. Ер нь ингээд юу вэ нэ одоо Монголоос заяа аавуудын тухай ч юм за аавуудын тухай аав яриа мараа тийм юм ер нь аудын групп гэж байдаг гэсэн шүү дээ. Facebook дээр байдаг уу? Ер нь тийм мэдээлэл Монголоос ч юм эсвэл чи дандаа YouTube-аас гадны юм үзээд байна уу? Монголоос одоо тийм юм Монголоос би авах байхгүй. Найз нундаасаа асах юм байна л да тийм. YouTube-аас тэг Google-ээс л тэр ийм гоё ийм одоо танахаас бол ах юм их ба шүү дээ. Амттан зурагт тэр одоо юунаас хоосноос гаргаж мар харахад айгүй easy шийдэж тийм. Тийм ийм харгуудыг чинь хүмүүсд мэдхгүй тийгээ төөрч яаж за хавтаа тэгээд залгалаа. Яг харгаа мэдгүй нөгөө нэг шинэ хүмүүс ялангуяа за мэдгүй чи нууцыг аваа гэж эсвэл энэ чихрийг идчих тухай байж гэж нэгдэг хүмүүс бод байгаа шүү дээ. Хүүхдэн ингээ уйлаад хэцүү нэг байгаад шүү дээ. Цаанч уйлж болно шүү дээ. Чихтэй хөдлөө байгаад ингэж чаа. Тэгээ тэрэндээ очиод одоо нэг би ингээ хүүхдэд тэгж хөрвүүлж байгаа байхгүй. Ингээд уйллаа гэд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ингээд ойлгуулж байгаа байхгүй. Анхнаас нь ингээд чи ингээд уйллаа гэд наа чи юу ч өөрчлөгдөхгүй гэд би аяамаа ойлээс ч хэлдэг байхгүй. Наач уйллаа юу ч өөрчлөгдөхгүй миний хайнаа тий 50 байв. Шатрын болох гэдэг тий. Ингээд Кай өөрөө ийм гараар өссөн үгүй. Би бол ихэн балаа. Балаагийн балаа. Балаагийн балаа. Гэтэ одоо бас эрхэлмээр л байгаа гэдэг. Тий. Тэсэн чинь төвчээд байна. Их нэртэй эрхэлмээр чи хөвчөрж ирсэн. Тэнд ер нь бол яг хүүхдүүдийн нэг уйлаа дааш чандар ер нь төвчээл хаяхгүй л болоо угаасаа 10 минут бол за энэ ч баларлаа болоод ингэвэл тэгэл босс харуулаад биш тий. Тийм байна гэдэг. Чиста гоё авах юм байна. Тэгээ ер нь манайхан дөхж байна. Гоё юм хэлэх юм байна уу танд үлдчихэн? Тэр асуулт тусна чамд тусна. Шинээр аа болж байгаа, гэрэлд болж байгаа залуучуудаа тэгэд бол төвчээ. Энэ бүх юмыг Кай маань бол жирийг төвчээ давж байгаа. Чирээр биш ерөөсөө мөн төвчээрч л дээ яг сүндэр ухаанаар би яг нэг юм автчих. Сууч. Чөкө чамаас асууаараа гэсэн. Юу? Өөрийн хүүхэд төрөөд одоо өмнө нь жоох хараад одоо хайг хүртгэлсэн ба. Өөрийн хүүхэд хараад бусдын хүүхэд одоо ямар санагддаг болсон бэ гэж асуугаарай гэсэн. Яг жоох тайм дөө хүмүүс баггүй. Тийм үү. Тийм хүмүүс үүд шүү дээ. Жоох дайрч байна. Зааш маа гэх. Хаяа тоглолт жоох хүүхэд баа. Тэгтээ нэг юм хажууд байхад ятгатай санагддаг юм хүн байсан баггүй юу? Тэгээ өө хүүхэд төрөнгөд тийм байхгүй болчих юм билээ. Хүүхэд гэдэг ямар галзуу ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ хүн болгон тэгээд идэгээс аахгүй. Энэ өөр хүүхэд бол энэ стэнээр жинхэнэ хүүхэдтэй тайм хүн болно гэдэг. Яг дийгдэл юм байл. Юу л нэг жоох хүүхэд хайхад чүлчүү санагддагс мөн. Цаашаа. Загнаж байгаагүй хүүхдээ. Хүүхдээ. Загнах үе байна. Тэгтээ тэгж байна чам. Одоо жишээ нь зарим хүмүүс чинь болон төчөөс яшаараас суугч гэдэг ч юм. Ямар яаж загнаж юм? Тааш загнахыг бол ээж хийж байгаа. Би бол ихтэй хаяас жоохон хөш байлмал. Ваа. Чанга даа. Бүр амар чангаж ирсэн нэг юм тодорхой хэмжээтэй нэг юм хоолойгоо өөр болов. Контакт үүтэй. Ой. Оо. Тийм үү бат. Ээж бол загнахыг ийн. Би бол хажууд чимээгүй байна. Төвчээ сууж. Юу ч болж төвчээ. Цэцэрлэгт явуулна гэж бодож байна хоёр. Таасан. Заавал. Илүү гоё нийгэмштэй юм. Надаа найзууд зүйлсэлтэй. Цэцэрлэгт явуулын хөөгдөг шууд өөр баг яриад эхэлчихдэг гэж байгаа юм. Шууд яриад эхэлчихдэг өөр юмнуудаа хийгээ суучдаг. Ингээд олоход хагаад нийгэмшээд шууд тэгэхээр цэцэрлэгт явуулъя гэсэн. Тэгээ өглөөс өөр гэж өгöd. Өчнөө ажиллаа амжилж байгаа хүүхдээ аваад тэгээд бас төлөвлөгөөний даваа шүү. Өөрөө хөргөж өгöd өөрөө аавна гэдэг ажлын шийдсэн юм шүү. Тэгэл одоо нэг юм надад байгаа даваа талтай байгаа байхгүй бид гэж бодох байхгүй илүү их цагтай ажлын цагаас илүү юм чөлөө цаг илүү байгаа болохоор тэгээ илүү хүүхдтэй ингээд зулвал зүг юм болов гэж. Өнөөдөр юу адаглаатны 5 нас хүртэл те сургууль. Тэднээс шүү. Тэгээ анаа бро. Оо нэг. Бихи одоо бадаа гэдэг. Энд баталтай энэ да.
За тэгээ залуучдаа зөвлөсгөд тэгчээ. За. Хамстаа төвчээ. За. Дуусгаад. Яриад тийм ээ. Дуусахгүй байна. Нэг марцсан байд. Бэж яа. Дуусаагүй шүү. За битээр жижигхэн бэлэг спонсоргүй подкаст ирсэн шүү өөрөө тий. Тэгээ битээр яг Кайда хувийн зүгээс бэлэг өгмөр санагдаа. Тэгээ бэлэг бэлдсэн байгаа. Баярлаа. Thank you. Кайда бэлэгдсэн амар хүүхдтэй. Тэгээ дадлаг байх хэлчих. Хоёул юм хөө. Стор хүмүүс таарах нь хараа. Таарах. Би зөө албад ингэсэн чинь хэдэн настай хүүхдтэй авах чам авах чам. Одоо 2 хүрч байгаа мууч байгаа. Тэгсээ би 27 гэдэг байхгүй. Тэгсэн чинь яг 27 таарахгүй шүү дээ гэхгүй. Тэгэхээр амар том битэй гэсэн. Гадаад мадад ирлээ түүний хүүхд юм уу? Үнэ гэрээ. Нөө. Энэ бүр тэмцээгээ сайн мэдчихэж шүү бүр. За тэгвэл энэ болгонгод Энэ болохоор танаа айл гэрийг эзэн байна да. Гэрээ гэрэлтүүд яваарэ. Оо ямар гоё юм баярлаа. Гэр хэлбэртэй. Баярлаа. Миний сурага. Баярлаа. Подкастны үеэсээ баярлаа. Гоё. Бэлэг өгсөнд. Тhank Thank you. Баярлаа. Яг фото юм мартчихсан байна. Дуустал гин цалаа. За баярлалаа. Тэр дээр ирж ингэж бид хоёрыг дэмжиж ирсэн тэгсэн Баярлаа. За цааш подкаст нэвчсэн баярлаа. Баярлаа. Эмал Тимэ. Thank you. За жигнэсээ. Bye. Good chat.